Сайн байцгаана уу? Ану байна. Дулаан шийдэл төслийнхөө эрдэнэ оролцоог хариуцсан ажилтдаг. Тэгэхээр бүгдээр өнөөдөр бол дайрах цогцлбор гэдэг нэртэй газар ирсэн байна. Тэгэхээр энэ газар ямар ч төртэй мэхээр хотыг бол бүхэлд нь харах боломжтой цэг байдаг. Гэхдээ мөн агаарын бохирдлын яг асуудлыг боддоор нь харах боломжтой байдаг учраас өнөөдөр та бүхнийг энд авчирлаа. Улаанбаатар хот маань бол сая 600 орчим хүн амтай. Үүний 70 орчим хувь нь бол гэр хороолд амьдардаг. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл шөндөө бол хасагдууч хүртлээ хүүтэрдэг энэ хотод аж төрхийн тулд бид нар нүүрсийг бол халаалтандаа хэрэглэдэг. За энэ нь өөрөө агаарын бохирдлын 70-аас илүү хувийг үүсгэж байна гэдэг ийм тоо баримтууд байдаг. Өнөөдөр бол асуудал ярих гэж ирээгүй. Бид нарт гарц байна гэдгийг ярих гэж ирсэн байгаа. Энд харагдж байгаа бүх айлууд хэрвээ байшингаа дулаалчих юм бол бүгдээрээ агаарын бохирдол гэдэг энэ сэтгэл зовоосон асуудлаас бол салах бүрэн боломжтой байгаа. Хүмүүст яг ямар бэрхшээл тулгараад байгааг бүгдээрээ хамтдаа мэдцгээе. Хүмүүсээс асууж тодруулцгаая. Дулаалга хийхэд танд юу ямар асуудал бэрхшээл тулгараад байна? Барилгын материал амар өндөр үнэтэй. Тэгээд нөгөө энэ хил юу хаагдсанаас ч хамааралтай байж магадгүй. Өөрсдөө хийхээр мэрэгжлийн биш. Хүн амтнаар хийлгэнхээр үн мөнгө өндөр гараад. Сайн мэдэхгүй байна бид дулаарны талаар. Уг нь хийвэл уг нь түүш модтмаар хэмнэлтээ зүгээр л байх гэж бодож байна. Иргэдтэй ярилцаж ковид хөл хорой гэд санхүүгийн асуудал ихтэй энэ цаг үед хялбар хэрнээ хямд дулаалгын шийдэл хэрэгтэй байгааг олж мэдэв. Энэ талаараа багийнхантайгаа ярилцаж хэрэгцээ нийцүүлэн шин шийдэл боловсруулах тал дээр санал солилцсон юм. Эхлээд айлууд өөрсдөө хийж болохоор тийм шийдэл санал болгол зүгээр гэж бодож байна. Тэгээ үр дүнгийн мэдрээд ирэхээр цаашлаад бусад дулаалгууд ам бол хийгээд явах боломжтой болох байх. За хялбар хямд тэгээ үр дүнтэй гэвэл цонх хаалгаргаа төлөрсөн дээр та нар бас тэр тал руу ажиллаа эхлүүлвэл. За тэгвэл үн шийдлээ судлаад ирээд уулзъя. Зах зээл дээр ямар материал олдод сайтай хэрнээ хямд байгааг судалж явсаар силикон, порлон, 3D обой, картон цаас, жирвч ирзэн зэрэг гард орох материалуудыг сонгон бид 5 төрлийн дулаалгын шийдлийг боловсруулсан. Эдгээр шийдлүүдийг хэн ч хийх боломжтой хялбар гэдгээрээ давуу талтай юм. Цонх, хаалга, хан, шал, яндан зориулсан эдгээр дулаалгаас иргэд сонгож эсвэл хамтд нь хэрэгжүүлэх боломжтой. 5 шийдлийг хамтд нь хэрэгжүүлбэл дулаан алдагдал хамгийн багадаа 8%-аар буурна. Шийдлүүдийг туршсан айл өрхүүд маань үр дүнг шууд мэдэрч сэтгэл хангалуун байсан. Тиймээс бид дулаалгын хялбар шийдэл аян нэртэйгээр олон нийтэд зориулсан аянаа өрнүүлсэн. Би сонгоо хайрхан дүүргийн 41-р хорооны иргэн Эрдэнэ Чимэг гэж хүн байна. 10 дугаар сарын сүүлчээр өнөөдөөс сайн дурын итгэвчтэй Алимаа гэдэг хүн манай гашааны хаалгыг зохиод тэгээ би очиод уулзсан чинь энэ хялбар шийдэл дулааны аян явагдаж байгаа. Танай хороонд сургалт болох гэж байгаа. Чи очиж суух уу гэхээр би сууя гэдээ очисон. Хүн өөрөө ерөөсөө санаагүй те өөрийнх нь дэргэд байдаг материалаар юм дулаалж бодгийг гэдгийг би тэрнээс үзсэн байхгүй юу. Тэгээ тэнд тэр нөгөө макетаараа ингэж ийм ингэдэг гэд ингэж зааж өгсөн. Тэгээд сургалтаас гараад цэнхэр ном өгсөн. Тэгээ би хаалгаа дулаалсан тэр номын заавраар. Тэгээ байжсэн чинь ерөөсөө айгүй өглөөд босоод ирэхэд гэр сэрүүхэн байдаг тэхгүй байсан. Ингээд тэгээд дахиад дараагийнх нь өдрөөс би номоо сонирхоод дахиад үзсэн чинь шаллаа ер нь ингэмээр юм байна гэж бодоод жижигхэн картон цааснуудыг дэвсэж агаад тэгээд нөө хуучин хулдаасаа аваад ахиж хан руугаа босгоод шалны сийгэхгүй хаяанаас сийгөхгүйгээд тэгээд шинэ хулдаас аваад тэрүүн дээрээ дэвссэн. Би түрүүний та нарт үзүүлсэн шийдлүүдийг 5 айлд зааж сургаж өгсөн. Номоо өгөөд би дулаалуулсан. Манай хөрш Эрдэнэ Чимэг манайд орж ирээд битээр нийлээд хаалга цонх шалаад дулаалсан. Үүнийг минь үнэлээд аянаас надад 5 см-ийн дээврийн дулаалга хийж өгсөн. Шөндөө 19-8-тай хондог болж байгаа нь. Бөөр ингээд 15-6 руу ордгийн. Тэгсэн чинь тэхгүй байсан. Нэг шуудаа нүүрсний 3-ны 1 нь надад үлддэг болсон. Над шиг 5 айл сургасан 250 айл байгаа гэж бодохоор 1000 гаруй айл хаалга, цонх, шалны дулаалга хийжээ. Хялбар шийдэл аян нь 2020-оос 21 онд 2 шаттай хэрэгжиж нийт 16,000 хүнд дулаалгын талаар мэдээлэл өгч 1429 айл хялбар аргаар байшингаа дулаалав.
аянтай хамтран ажиллаж хөрштөө хялбар дулаалгыг хэрхэн хийхийг заасан 274 айлд 5 см-ийн зузаантай дээврэн дулаалгыг хийж өгч урамшуулв. Бид хамтдаа агаарын бохирдлыг шийдэж чадна.